Дараагийн мэдээ танилцуулъя. Гамби улсад ерөнхийлөгч аснаас хурааж авсан эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой асуудал үүссэн байна. За энэ асуудалтай холбогдуулан иргэд ил тод шудраг байхыг уриасны дараа засгийн газраас тухайн асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулна гэж мэдэгдэж байгаа юм байна. За Гамби улсыг 22 жил удирдсан ерөнхийлөгч асан Яхия Жамагийн эдэлж хэрглэж байсан эд хөрөнгийг нь хураасан. За энэ одоо эд хөрөнгөтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа мөн үргэлжилж байгаа. За үүний хажуугаар түүний одоо эзэмшилд байсан мал сүрэг, тансаг эдлийн автомашин зэргийг нь худалдан борлуулсан ийм үйл ажиллагаа болсон юм байна. За нэгэн сонины явуулсан 90 сариучлах сэтгүүл зүйн үйл ажиллагааны явцад эдгээр эд хөрөнгийг худалдах үйл явцад хууль бус үйлдэл, ил тод бус байдал илэрсэн бөгөөд үүнээс болоод Гамби улсын залуучууд талбай дээрээ жагсаж эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсан байна. За энэ үйл явдалтай холбогдуулан өнөөгийн ерөнхийлөгч Адма Барроу лав гаргийн орой телевизээр ард түмэндээ хандаж үг хэлсэн байна. За энэ үеэр мөрдөн шалгах удирдлагыг бүрэн ил тод болгон гэдгийг амласан. За мөн хурааж авсан эд хөрөнгө нь ард түмний мэдлэг гэдгийг онцлон мэдгдсэн байна. За 1994 он төрийн эргэлтээр засгийн эрхийг булааж авсан Яхия Жаме төрийн эрхэнд байх хугацаанд төрөөс их хэмжээний мөнгө хулгайлсан. За үүгээрээ бол өөртөө эд хөрөнгө одоо худалдан авсан. За мөн түнчлэн түүнийг одоо шүүмжилж байсан хүмүүсийг амь насыг нь хөнөөх, шоронд хорих зэрэг хүний эрхийн өргөн хэмжээний зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа. За 2017 онд бол сонгуул ялагдсны дараа Эквадорын Гвиней улс руу дөрвөн гарсан. За энэ үед бол ерөнхийлөгч асан өөрийнхөө хийсэн түүнд тулгаж байгаа үйлдэлийг бол хууль бус үйлдэл гэж олон нийтийн өмнө үгүйсгэж байсан. За өнөөгийн ерөнхийлөгч Барраугийн хувьд 2017 онд Жамагийн одоо 20 жилийн хугацаанд төрж байх хугацаанд авсан авилгал санхүүгийн одоо лууртай холбоотой үйлдэлийг нь шалгах комисс байгуулсан юм байна. За үүнийг бол Жамагийн комисс гэж нэрлэгддэг тус комисс нь 2019 онд дүгнэлтээ гаргаж Жаме болон түүний хамсаатнуудын эд хөрөнгийг хураах юм зөвлөмж гаргасан юм байна. За мөрдөн шалгах үйл явцлагааны явцад Жаме хамгийн багадаа 360 сая $300 төрөөс хулгайлж эдд шамшигдуулсан. За үүгээрээ бол үнэтэй машин нисэх онгоц үл хөдлөх хөрөнгө авсан гэдгийг одоо тухайн шалгалтын явцад тогтоосон юм байна. За энэхүү одоо Эдвард Францискийн эрх ба шудраг ёсны төв нэртэй байгууллага нь ерөнхийлөгчид хариуцлага хүлээлхийг шаардаж хураа авсан бүх хөрөнгийг нь борлуулах үйл ажиллагааг царцааж зогсоохыг шаардаж байгаа юм байна. За ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 22 жилийн туршид тус усыг удирдах байсан Гамби улсын ерөнхийлөгчийн асны хувьд 2022 онд Америкийн нэгдсэн улсын Мэриленд мужид тансаг харшийг нь хурааж авч байсан юм байна. За түүнийг бол Жами өөрийн авилгалаар олж авсан мөнгөөрөө худалдаж авсан гэж мэдэгдэл гарч байсан. За мөн Америкийн хууль зүйн мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбогдуулан Жаме болон түүнтэй холбоотой хамсуутнуудын хэргийг бас судалсан юм байна. За энэ үеэрээ судалсан одоо мөрдөн байцаалтаас үзэхэд Жаме албан тушаалаа хашиж байхдаа хамгийн багадаа 281 одоо үл хөдлөх хөрөнгийг Америкийн нэгдсэн улсад худалдан авч байсан. За нийтдээ 100 гаруй банкны дансаар Америк руу гүйлгээ хийдэг байсныг нь тогтоосон юм байна.